Би хотын иргэн. Нүүдэлч уламжлалтай монголчуудын хувьд хүний олонлог, хөршийн харилцаа гэдэг шинэ үзэгдэл байсан цаг саяхан. Харин одоо энэ бол улсын маань нийслэл Улаанбаатар. Нэг иргэний эрх нөгөө иргэний эрхээр хязгаарлагдах хариуцлага бол хотын дүрм. Зөв бодлого, хариуцлагатай иргэн энэ бол хотын хөгжил. Нүдэн дулаах Монгол бүсгүйч рүү хотын гудам жаргална бидний Монголын тайван амьдрал хотын гудамжаар өрсөө. Ийм соёл, ийм стандарт Улаанбаатар хотод нэвтэрч байгаад баяртай байна. Хотынхоо хөгжил цэцэглэлтэнд хов нэмрээ оруулж өнгө төрхийг нь тодорхойлж байгаа залуучууд маань гоё байна. Саман хот энерга. Сайн байна уу? Би танаас ганц зүйлийг тодруулаа та. Хот нэвтрүүлгийн дугаараар явж байгаа. За. Улаанбаатар хот залуус хот мөн үү? Мөн. За бид бол яг энэ сэдвээр тантай нэг 2 минут ярилцах тасаа байна танд. За. За, микрофоноо зөөч. Улаанбаатар хотод 16-аас 34 насны 440 мянга орчим залуучууд байдаг. За нийслэлийн нийт хүн амын 30 орчим хувийг залуучууд эзэлж байна. Залуу үе бол эх орны ирээдүй. Тиймээс ирээдүйд тэдэнд хэрэгцээтэй зүйлсийн суурийг энэ цаг үед бий болгох нь иргэн бүрийн хариуцлага юм. Хүнийхээ зүгээс ер нь бас яг залуучуудад хэр боломж олохыг дэмжиж гэж бодож явдаг байна. Одоо тэгээд юу штэ. Ялангуяа нэг хүний хөгжилтэй холбоотой асуудал өөрөө одоо шинэ өдөртөж байгаа ч юм уу одоо ахалж байгаа хүмүүс тийм мандалттай байх хэрэгтэй гэж боддог. Ялангуяа өөр залуу насыг бид нар чинь бас ингээд арай дөнгөрсөн алдаа оноо ихтэй. Гэхдээ тэр ирмэлзэл, хүсэл ирмэлзэл гэж нэг зүйл байна. Зорилго өөрсдийн ирээдүйн амьдралыг босгохын төлөө сайн сайхан юмны төлөө хүн болгон зүтгэдэг. Эннийхэн төлөө одоо бид нар бас энэ зөв талаас нь одоо тийм урамшуулт өгөх, зөв талаас нь бодлогоор дэмжих, хотын зөв соёл суралц одоо суралцахад нь туслах янз бүрийн аянуудыг зохион байгуулж хүмүүлгийн ажлууд байж гин, сайн дурын ажлууд байж гин, залуусынхаа хүчийг татах одоо жишээ бүтээн байгуулалтанд залуусынхаа одоо бас энэ хүч оролцоог татах ажил байна. За мөн одоо жишээ хамтын хүчээр бусдад одоо энэ нөгөө өөрсдийн эзэмшиж байгаа боловсрол, өөрсдийн эзэмшиж байгаа сурж байгаа зүйлүүдийг түгээх энэ талаас нь одоо бас тийм илүү одоо нөгөө цахим ертөнцтэй холбоотой, илүү одоо технологийн 90% явж байна. Энэтэй уялдуулаад хүүхд залуучуудыг тийм зөв юм руу чиглүүлэх одоо бодлогыг би дотроо эрхэмлэж одоо бодож явдаг шүү дээ. Хаста буцалж байна те яг ингээд бодож оюутнууд одоо юу шүү дээ. Тий, одоо ингээд тавьсан сандал те энэ сандалнууд маань бас нэг талаараа нөгөө чөлөө цагаа өнгөрөх бас нэг сонголттой шүү дээ тийм ээ. Тэр ийм орчныг бид нар бас сайн бүрдүүлэх хэрэгтэй байгаа маа. Яг энэ хэсэг бол үнэхээр гоё шүү дээ. Одоо ийм орчныг өшөө бүрдүүлэх. Би нөгөө Москва хотын дараа Сабианны Instagram болон Facebook-ын дагдаг. Ааха. Тэгээд энэ залуус руугаа чиглэсэн хотынхаа орчин үеийн шийдэлтэй зохицуулсан байдлаар одоо их тийм зөв шийдлүүд хийгээд байна л та. Ааха. Одоо энэ зам болон иргэдийн тухтай байдал, ногоон байн боломжууд, за энэ замын бордюруудаас эхлээд, хогийн савнаас эхлээд, энэ сууж байгаа сандлаас эхлээд орчин үеийн шийдэлтэй тэр хүний залуучуудын одоо сэтгэлийг татсан тийм бүтээн байгуулалтыг үнэхээр сайн хийж байна. Ааха. Тэгэхээр бид ч гэсэн юу гараад байна. Одоо нөгөө төгжрлийг бууруулах хүрээнд Улаанбаатар хотын төсөв санхүүг дэмжлэг үзүүлж байгаа энэ цаг үеийнүүд бид нар бас их оновчтой бөгөөд зөв шийдлэр дэлхийн жишг төрсэн бас нэг гудамжуудыг, замыг, явган хүний замыг ийм ногоон байгууламжуудыг олноор хийгээд энд одоо жишээ нь хүүхд залуучууд одоо жишээ нь суугаад өөрсдийн одоо чөлөө цагаа өнгөрөөх, хоорондоо ярилцах одоо энэ хүүхдүүдийг хараад тийм байна шүү дээ. Тайван, бухимдалгүй. Яг энэ хэсэгт бол аюу гоё орчин болчихж шүү дээ.
Одоо ингээд залуучуудад бас соёл уриалаад. Оо тийм биш тарай. Бүтээн байгуулалтыг яг нөгөө бүрдүүлээд өгнө гэдэг нэг хэрэг. Тэндээ соёлтой байна гэдэг бас яг нөгөө иргэний өөрийнх нь ухамсар соёлын асуудал бас Тэггүй. Одоо энэ чинь нөгөө цэвэр ухамсарын асуудал. Соёлын асуудал. Өөрсдийн одоо нөгөө хийж бүтээж байгаа зүйлүүд шинэ Улаанбаатар хотын иргэн шүүс нүцлэрээ битээ хайраа гэх. Тийм. Ер нь хотын иргэн соёлтой иргэн болох эхний алхам бол эндээс эхэлнэ шүү дээ. Тэггүй яах вэ? Тийм. Хүмүүр соёлтой, тав тухтай, найрсаг, хөгжил цэцэглэгтэй орчинд ажиллаж амьдрахыг хүсдэг. Тэгвэл соёлтой хот, хотын соёл гэж юу болох талаар залуусын бодлыг сонирхъя. Сайн байна уу? Хотын соёл гэж чиний бодлоор юу вэ? Хотын соёл гэж амар ингийн штэ. Зүгээр л одоо ингээл би энтэйгээ нэмсэглээл те. Зүгээр эерэг байхыг хотын соёл гэж байгаа байхгүй юу? Тийм л юм даа. Хотыг соёлтой болгоход чиний оролцоо юу байдаг вэ? Амар ингийн наад зах юм штэ. Зүгээр хогоо хаяхгүй байх ингийн. Тэгээд хин нэг жоохон дарамтлахгүй, хин нэг гай болохгүй л хат тэгэл болно штэ. Ер нь бол их хотын соёл бол одоо оюутан залуус биднээс л эхэлт юм болоо гэж боддог шүү дээ. Одоо ерөнхийдөө бол яг өөрсдийгөө цэвэрхэн хувцлаас гадна бас соёлдоо одоо хүнтэй харьцах харьцаанаас ер нь хамгийн том зүйл нь тэр юм болоо гэж боддог шүү дээ. Чиний хувьд хотоо соёлтой болгохын төлөө хийдэг алхам чинь Хогоогийн савнд аялах юм да. яг хайдаг уу? Тэ. Соёл юунаас эхлэх вэ? Соёлтой хот гэж ямар хэлдэг вэ? Хүмүүжлэлтэй оюутнаас хүүхдэд хэсгэх юм. За чиний бодлоор Ер нь хувь хүний ер нь ухамсараас болох уу? Ер нь амар энгийн юмнаас л шүү дээ. Шүлсэн аяхгүй, хогоо аяхгүй. Тэгэл хойч явж байгаа урд чинь явж байгаа хүмүүс хараад өө эн чинь хогоо хийж би ч гэсэн хогоо хий. Тэгэл тэ ингээ. Бүгд нэг дороо одоо өөрөөсөө боловсон байх хэрэгтэй л гэж бодож байна. юу гэж уриалмаар энэ тэгвэл соёлтой байлгахын тулд залуучууд бай. Боловсон байгаарай л гэж хүсэе да. Хан байна мэлөө. Оо Японд яах вэ? Аа за. Хэдгээр хурш уу? Хэдгээр хуршээ. Сургууль хувийн сургалт. Аа за. Чөлөө Оюутан биз дээ тий. Энэ ер нь яг одоо энэ орчим тий ингээд залуучууд бол чиглэсмэс энэ гудамж орчин ер нь хэр байна? Орчин уу? Зүгээр дээ тэгэл болоод шүү дээ. Сугуун зам хэрэгтэй ер нь бол. Сугуун зам. Тий. Яг ч тийм нэг энгийн үе явж толгоор нь дугуй явах юм нэг жоохон асуудалтай. Харин дэвид шүүгдчих юм уу тий. Ааха. Тэгээд одоо иргэчлээс нөгөө дугуун зам ногоон байгууламж одоо энэ товчлтын асуудал дээр бол нэлээд анхаарна. Тэгээд залуучууд руугаа чиглэсэн, дүүнрээ дэмжсэн, орчныг бүрдүүлсэн ийм одоо ажлуудыг тэгэхээр хийдэг. Одоо бол ер нь хамаг юмуд нь таарсан юм байна. Өөр юу гэсмээр байна? Өөр юу өсмөр байна. Өөр залуучуудад ер нь хэвээр хэрэгтэй байна. Хотын дарагт олдсон дээр нь бас. Хаттай юм уу? Юу ч юм бэ? Залуучуудад хамгийн чухал зүйл бол чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин. Хэдхэн жилийн өмнө үндэсний цэцэрлэгт хүрээлэн, үндэсний соёл амралтын хүрээлэн, зайсан толгой гэх мэт хэдхэн байршлуудаар хязгаарлагддаг байсан бол залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчин өнөөдөр багагарч гисэн тоогоо нэмсээр байна. Энэ зун нийслэл маань хоёр чиглэлийн гудамжтай боллоо. Цаашид дүүрэх тус бүрт яг ийм гудамж байгуулах чиглэлийг хотын дарга өгсөн. Нэр нь л өглөөний гудамж болохоос энд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлж тэдэн рүү зориулсан олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа юм. Мөн худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах гээд аль аль талдаа давуу тал боломжуудыг бий болгож байгаа юм. Үүндээ тэд баяртай байна. За ер нь бол өглөөний гудамжийг сонирхсан хүмүүс бол маш их ирж байгаа. Үйл ажиллагаатай 1 дахь 3 дахь 5 дахь үйл ажиллагаа болдог. Тэр нь үйл ажиллагаанд бол оролцохоор маш их хүмүүс бол ирж байгаа. Гэтэ 1 дахь 3 дахь 5 дахь өдрөө болох өөрөөр үйл ажиллагаанууд явагддаг. Жишээл одоо өмнөх 5 дахь гэх юм бол Back to School гэдэг ивент өдөр бол явагдсан. Оюутан залуус болон сурагчдаа зориулаад хичээлийн шинжлэх баярыг зориулж Back to School гэсэн ивент явагдсан. Мөн өглөөний цагаар болохоор худалдаа эрхлэгчдэд дэмжих зорилгоор энэ гудамжиндаа асар эсвэл зүгээр ширээ тавиад ч юм уу тий худалдаа янз бүрийн худалдаа бол явагддаг. Үйлчлүүлэгчийн тоо бол ер нь ерс нэмэгдсэн гэж харж байгаа. Хүмүүсийн сэтгэл ханамж ч гэсэн өглөө эртлэн босч байгаа хүмүүсийн хандлага ч гэсэн ер нь бол айгүй сайн гоё байна.
залуучууд хэр эртэж болсон байна? Маш эртэж болсон мэлээ. Өмнө бид нэр яг анх энэ өглөөний гудамж гэдэг төсөл яг явагдаж байхад нь өглөө 6 цагт ирэх хүн бараг байхгүй дээ. Ховорхон л ахтаа гэж бодсон ч үгүй юм бэлээ. Өглөө 6 цагт босдог хүмүүс маш их байдаг юм бэлээ гэдгийг мэдэж авсан. Манай Анжуна Бугарт болохоор хойч өмнө зүгээр 7 цагт нэгдэг байсан өдөр болгоо. Тэгэхэд ер нь бол 7 цагт энэ хүн багтаа байдаг байсан. Өглөөний гудамж нэгдснээс хойш л өглөө 6 цаг гэхэд л ер нь бол хүн битүү болчихсон байдаг. Өдрөөсөө хамаарат байна уу? Ер нь өдөр болгон л адилхан өглөө эртлэн босч ирж байгаа. Ер нь өдөр болгон л адилхан. Тэгээ өдөөс хойш үйл ажиллагаанд болоод ирэхээр бүр улам ихсэл явж байгаа. Ер нь л хөдөлгөөн тасрах уу? Ер нь л тасрахгүй. Яг өглөөний гудамж ихснээс хойш болоод хөдөлгөөн тасрахгүй байгаа. Энэ 100 хотын залуучууд руу зориулсан гэж би харж байгаа. Өглөөний 2 өглөөний гудамжтай болчлоо тийм ээ. За тэнд бол залуучууд дуртай байна. Чөлөөт цагаа өнгөрөөж байна. Тэгэхээр яг ийм одоо нөгөө нэг жишг тогтоосон тийм ээ залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой цаашид төлөвлөж байгаа ямар ажлууд байгаа бол. За нэгдүгээр Улаанбаатар хот чи түрүүн асуусан. Залуус хот мөн үү гэж. Мөн. Ер нь Улаанбаатар хотын нийт иргэдийн дийлэнх нь бараг манай залуучууд байгаа. Тэгэхээр залуучууд руугаа чиглэсэн хотын бодлого, төрийн бодлого одоо явах хэрэгтэй гэж бодож байгаа. Энэтэй уялдуулж ер нь залуучуудыг чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой тийм газруудыг хотод одоо бас эхнээс нь нэвтрүүлж байгаа. Боломж 1, 2 гэдэг. Энэ бол цаашлаад дүүрэг болгоно юм. Цаашлаад ер нь ногоон байгууламж өгөх чөлөөт цагаа өнгөрөөх томоохон одоо тийм байгууламжуудыг хийхэд төлөвлөж байгаа. Та өглөөний гудамж дээр очиж үзсэн залуучуудын хандлага ер нь хэр байна? Бас сэтгэл анзаарсан. Ер нь их төвтэй байдаг шүү дээ. Тийм байна тийм. Сэтгэл их эерэг байна. Ер нь бол манай залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх ялангуяа тийм орчныг их хүсэж байна. Тэрийг одоо бид нар бол өшөө цааш нь одоо улам сайн боловсронгуй болгоод өшөө одоо бүр тогтохгүй нь одоо бас эрхмэлээ. Яг залуучдаа таалагдсан тийм одоо орчин үеийн байгууламжуудыг хот маань одоо хийх ёстой. Улаанбаатар хотыг би хувьдаа залуусын хот гэж тодорхойлно. Мэдээж энэ хотын хамгийн үнэт зүйл нь иргэн та юм. Ялангуяа хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг төр засгийн дэмжиж тэднэрүү чиглэсэн зөв бодлогыг тодорхойлох нь хамгийн чухал. Залуучууд зөв бодолтой, соёлтой, хөдөлмөрч хотоо гэсэн сэтгэлтэй байж гэмээр хот өнгө нэмж өргөжин тэлэх учиртай. Хотын хөгжил бол бас мэдээж тодорхой нэг төрийн бодлогын төвшөнд яригдах ёстой сэдв. Гэхдээ мэдээж бас хотын хөгжил залуучуудын маань оролцоо чухал шүү дээ тийм ээ. Ер нь яг энэ хотын хөгжил залуучуудын оролцоонд ямар байгаасаа гэж хотын дарга үздэг бай та. Манай хотын залуучууд илүү одоо тийм соёлтой боловсон байгаасаа за мөн одоо тийм хөдөлмөрч бүтээлч байгаасаа гэж бодож байгаа. Тэр нөхцөлөөр нь хангахын тулд мэдээж одоо энэ ихтэй сургуулиудыг зарим нэг хэсэг нь хотоос гаргана, зарим нэг хэсэг нь гаргахгүй гэл. Манай Улаанбаатар очин залуусын хот учраас энэ ихтэй сургуулиудын оюутан залуучуудыг одоо бид нар бас энэ хотын хөгжилд бас хувь нэмрээ оруулж байгаа. Ер нь хотын иргэн барилгч Улаанбаатар хот руу жилд нэг 80,000 орчим залуучууд чиглэсэн одоо урсгал орж иж байгаа. Энэ бол нэг талаас зөв шүү дээ. Хотод орж иж хотын иргэн болох ч байна. Хотод орж иж хотын соёл одоо суралцаж цаашлаад энэ ирээдүйн Монгол улсын төлөө өөрсдийн одоо бодож байгаа өөрсдийн одоо зорилгоо боловсруулалтаа олж авах. Зорилготой хүрэх гэсэн тэр залуучуудын бодлыг бид бол бүх талаас нь одоо хотын дарга хөдөлд бид дэмжих ёстой гэж бодож байна. Тэгээ би залуучуудыг болохоор илүү Монгол улсын Улаанбаатар хотын төв соёл руу чиглэсэн заамаа одоо соёлтой за биеиндээ одоо тийм нөхөрсөг одоо тийм тусч байдлаар одоо альваад ханддаг. Тийм одоо илүү залуу сэтгэлгээтэй байгаасаа гэж хөдөлмөрч бүтээлч байгаасаа гэж байна. Шинийг санаачилж хийж бүтээе гэсэн хүсэл эмэлзэлтэй залуус хүрээгээ тэлсээр байна. Хүн ам өсөн нэмэгдэж хот хөгжих тусам шин санаачлагтай хийх хүсэлтэй хүмүүрт боломж нэгтнэ. Нэгтсэрч байгаа. Үүний тод жишээ бол олон улсын брэндүүд Монголд салбараа нээж үнийгээ дагаад үйлчилгээний соёл нэвтэрч байгаа явдал юм. Залуучууд тав тухтай орчинд соёлтой үйлчилгээг авсаар байна. Тэгвэл хий гэсэн хүсэлтэй, сэтгэлтэй, зүтгэлтэй залуусыг хот хэрхэн дэмжих вэ? Эх жилээс шинэ хууль хэрэгжиж эхэлсэн те. За тийм мэдээж нөгөө хуулиар зохицуулахгүй зүйлсүүдэд дөрмээр. Тэрэн дээр нөгөө соёлын асуудал явцчих яриа. Гарцаа байхгүй орно. Мэдээж одоо жишээ нь Улаанбаатар хотын иргэдтэй холбоотой хотын одоо эрүүл ахуй шаардлага гэдэг нь өөрөө хамгийн чухал зүйл шүү дээ. Ялангуяа хотын иргэн болох гэж ирж байгаа
70 мянган оюутан сурагчид байна. Мэдээж хотчих, хотын соёл суралцах хугацаа хэрэгтэй. Хүн өөрөө төлөвшөх процесс гэж байна. Тэгээд тэр процессд нь одоо жишээ нь 4 жилийн ихтэй сургууль суралцаа төгссөний дараа нөгөө орчин үеийн шийдвэрхий одоо шинэ Улаанбаатарын соёлтой залуус, боловсролтой залуус, мэдлэгтэй залуус одоо бас гарна гэдэгт огт хэрэгэлцэхгүй маш их ихтэй байгаа. Тийм учраас зохион байгуулж байгаа зөв одоо хотын өдрөлгүүдийн зүгээс бид нар өөрсдөө мандаттай үйлдвэршээ болж залуус руугаа хандсан одоо тийм урайлгууд ажлуудыг кампайн одоо тийм маягаар зохион байгуулж залуучуудын оролцоог өөрсдөө оролцож байгаа одоо тийм оролцоог нь хангаж тэгээд хотын зүгээс одоо бодлогын удирдлагаар нь тодорхой хэмжээнд бас урамшуул хэлбэрээр ч юм уу өөр ямар хэлбэр байж болох вэ? Маш олон тийм хөшөөргүүд байгаа шүү дээ. Тэр болгоныг эрэлхийлж гаргаад тэгэл залуустайгаа одоо бид хамтдаа явах тул ер нь хотын өнгө зүс хөгжил шал өөр төвшөнд байна. Энэ мэт залуучуудыгаа дэмжсэн хэрэгжүүлэхээр зорж байгаа ажлууд үе шаттайгаар хэрэгжиж залуучуудад боломжийг олгосоор байвал дэлхийн жишгээр хөгжих Улаанбаатар хотын хөгжлийн зам хол биш. Гэхдээ хөгжилтэй, соёлтой хотын хамгийн том баялаг бол соёлтой иргэн гэдгийг мартаж болохгүй. Аз жаргалтай соёлтой хотыг бий болгох эхлэл надаас бас танаас хамаарна. Хотын соёлтой иргэний энгийн үйлдэл, хогийн савнд хаях, хэн нэгэнтэй зөв боловсон харьцах, адаглаад гэрлэн дохоогоор зам гарах. Хамгийн гол нь хэн нэгэнд төвөг учруулахгүй байх гэсэн энгийн үйлдэлүүдээс эхэлнэ. Нийгэм нэг хүнээс хотын соёл, хувийн соёлоос гэдэг баха хотоо соёлтой болгоё. Би хотын иргэн. Нүүдэлч уламжлалтай монголчуудын хувьд хүний олонлог, хөршийн харилцаа гэдэг шинэ үзэгдэл байсан цаг саяхан. Харин одоо энэ бол улсын маань нийслэл Улаанбаатар. Нэг иргэний эрх нөгөө иргэний эрхээр хязгаарлагдах хариуцлага бол хотын дүрм. Зөв бодлого, хариуцлагатай иргэн энэ бол хотын хөгжил.